баялагын хулгай, төрөмчийн компаниуд, уулуурхан компаниуд байгаа зөрчил дутагдлыг арилгаж шударгаас тогтоох чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Баялагын хулгай олон хэлбэр төрлүүд шахаа бизнес хэлбэртэй болсон. Үүнийг таслан зогсоох, ил тод байдлыг бий болгох. Энэ ажлыг бүх шатанд эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлах юм бол одоо нүүрсний бүх гэрээнүүдийг ил тод болгооч гэж шаардж байгаа. Ил тод байдал бол авилгатай тэмцэх чухал үндэслэл. За авилга албан тушаалын гэмтрийг үлдэж үндэслэгөө хөнгөрсөн. Нийтийн өмчийг ашиглаж самжигдуулсан. За нийтийн албан тушаалтнуудын одоо сүлжээ байгуулсан. Томилгоо хийж одоо тийм талын нутаг усны шинж нартай бүлэглэл үүсгэсэн. Шинж тэмдгүү төрөмчийн компаниуд хавтгаарсныг анхаарч ингэж хамжигдуулсан нийтийн албан тушаалтнууд хариуцлага тооцно. Төрөмчийн компаниудын албан тушаалтны мөрөдөр үнэлгээ гаргах ёстой. Харилцаа хамгааллын төлөх ёстой. За энэ үндсэн дээр үнэлгээ өргөцсөн бол хууль бусаар болсон хөрөнгийг нь хураах шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлд бүрдэн байцаалтыг явуулах, дэмжлэг үзүүлэх. За хамтран ажиллах санал хүсэлтийг холбогдох мөрдөх байгууллагууд тухайлбал авилгатай тэмцэх газар, улсын ерхий прокурорд гарах санал бэлтгэнэ. За далд эдийн засгийг бууруулж баялагын хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль эрх зүйн салбарын бүх тогтолцоо, эдийн засгийн бүх салбар нэгжүүд хамтарсан бодлого эр шинжилт өөрчлөх хэрэгтэй. Ингэж улс төрөөс ангид чадхуу мэритийн зарчим суурилсан, хүртээмжтэй, шуурхай хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, хүнд сурталч чадамжлага энэ авилгал ашиг сонирхлын зөрчлийг тасан зогсооход бодиттой ажил зохион байгуулж тодорхой хэц гаргах хэрэгтэй.